За буцаад дайжд нэг оноо тэргүүлэг болоод авсан. Хаким тоор мөлийн эвгүй дамжуул. За багс бөмбөг үлдсэн шүү. Лавгцэн бэлгүүний өдөөс шахаавсан. Лавгцэн хэцүү байдлаас төгсөл нь коуч бар мөлийн бол авсан шүү. Шахаж явахд бас хүндрэлтэй болов. Хаким хоёр хамгаалагчны дөрөөр задлсан дүүрэн зүрж ороод хэцүү байдлаас төгсгсөн төгсөл оромшгүй мөнгөний төлөв тэмцэл бэлдэр өдөрсөн урдан давталгоонд наан гидс гүйж байгаа шалдаад айцуу зөрөө 5 хоног Вестернероос аваад тоглолт хийцүүлчлээ. За тэр сайхан Лавгцэнгийн сланыг аваад хамгаалах солиж чадсангүй Мөнхбаатарын өрөөс өөрөө бөмбөгтэй байгаа. Тэг үсэлсэн тэгээд төгс хоёр давталгаа төгсгөөд ан зүрх 10 болголоо ингэснээр Самарс нөгөө талд дайраад орсон. Нэг зогссон байгаа. Задлаад өгсөн. Балжны ям зөрөөд оролдог хийсэн. Самарс үсэгдэн дамжиж татагдаж байна. Болбаатар нөгөө талд гараад ирсэн дөө. За Тэлмэн хойно үлдээсэн. Аалн урваас. Аалн. Бэл гидсээр онцгоогсон. Гидс 16 авсан. Бэл 13 авсан гээд. Тэлбэн 3-аас хотын талбайд цаг өдрөх хол Мөнхбаатар гэсэн хоёр тоглогч оруулж ирж байгаа юм байна. 10 оноогоор тэргүүлэлттэй болцсон. Вестернеросгийн нэгэ буцаад тэргүүллээ. Бариулаад эхэлсэн. Өдөө 2 хоног зөрүүтэй байгаа. Гандах дуух Нямбаярыг аргалаад орсон гэхдээ хаал амжтай болсон гэхдээ Хакимдэр давхар очсон. Гэтэнээс амархан гардас мөнгөийг асуудалгүй авчиж байгаа юм байна. Хаким. Цаан гандах духурваас шил дараа дутуу гарсан самраас болдоо 1 минут явах сая гэсэн байгаа. Ундрахнаа цагийн 6 минут техник яхсан сүүлийн 1 минут руу орж байна. Самарс заргалаа гараад ирсэн. Одоо сэргээгээд талбайг чөлөөлөөд Болдбаатар. За Далис. Хаким Спринг. Лавгцэнд доор гандагт дараад өгсөн. За Тэлмэн. Гарч авсан Самарс бол бөмбөгийг өөр дөр дуудаад байгаа. Тэлмэн гэхдээ ааланд гаргаад өгсөн. Хоолын шийд. Хаким Гэдэнцээ өдөөс Бовтал бодвол чаддгүй те Бат Эрдэнэ нарийн удаа нэлээ таарах шилдэг. За мэдээж тэгээд хоёр багийн цувралын тоглолт нэлээ ойролцоо өндөрлж байгаа. Яг 4-р сүүлийн 5 минут клач нөхцөл байдалд бол багийн лидер тоглогчд болох Брентли Бэл болон Хаким Спринг нар хийх зүйлээ хийн. Тэр хүртэл харин бусад тоглогчид нь сайн тоглож багаа авч явахгүй бол зөвхөн нэг тоглох сайн тоглоод байвал хэцүү. Тэг боломжтой давталнаа өөрөөсөө тэгээд алдчихад байна. Вестернерос. За 4 оноо илүү яваа. Northern Bucks бол ярих юм байхгүй байгаа. Давталгааны 24-ийг хангалттай ашиглаад байна да. 7 секунд 6 секунд үлдсэн Бат Эрдэнэ. 3 секундын хугацаа үлдсэн байгаа. Лайлаа базар шийдэлт хийсэн гэхдээ за Хаким сүүлийн давталгааны дээрээс оролцсонгүй. Хаким нэг татаад явуулсан хоолын шийдэлт 2 дугаар үеэлсэн 25-18. 2 дугаар ихний оног баруун дайжд багаас авсан. Зайлал багаас 2-2 импорт тоглогч гараад ирчихсэн байна. Мөн дээрээс нь за Northern Bucks багаас Лавгцэнд ганд огтох идэр сайхан гэсэн 3 тоглогчийг гаргасан байвал нөгөө талаас Баянбаатар, Мөнхбаатар, Гангийн бэлгүүн нар